хөдөлмөрт. Эрхэм үзэгч та бүхэн сайн байцгаана уу? Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэж байна. За Улаанбаатар хот бол төвийн 6 дүүрэг, дагуул буюу алслагдсан 3 дүүрэгтэй. За алслагдсан 3 дүүргийн нэг нь бол Баг хангай дүүрэг үлээ. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайтай 107 км төмөр замаар холбогдсон энэ дүүрэгт 4000 гаруй хүн оршин сууж амьдарч байгаа. 1100 гаруй өрх мөн амьдарч байгаа. За 1100 гаруй өрхийн 54 өрх нь хүнсний эрхийн бичигт хамрагддаг халамж хүртдэг өрх байгаа. За Баг хангай дүүрэг бол 1992 оны нутаг дэвсгэр засгийн тухай хуулиар Улаанбаатар хотын дагвар дүүрэг болж байгуулагдсан ийм түүхтэй өдгөө 30 жилийн түүхтэй ийм дүүрэг байна. Улаанбаатар хотоос зүүн үргэж 90 км зайд орших Баг хангай дүүрэг 4463 хүн амтай, 2 хороотой, 1185 өрхтэй, 140 км2 газар нутагтай. Нийслэлийн нийт хүн амын 2.5%-ийг эзлэх Баг хангай дүүрэг хүн ам сэрэг, хүн амьдрахад таатай дүүрэг юм. Ингээд Баг хангай дүүргийн нутаг дэвсгэр дээр Баг хангай дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа хөдөлмөр халамж үйлчилгээний хилцсэн 18 ажилтны ажил үүргийг, ажлын хуваарийг, ажлын зохион байгуулалтыг хамтдаа сурвалжилцгаая. Нийслэлийн төвлөрөл, түүнээс үүдсэн сөрөг нөлөө дунд бид аж төрж байна. Дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн төвлөрлөө дагаж, бөөгнөрсөөр өнөөдөр нийт хүн амын тэн хагас нь нийслэл хотдоо төвлөрчээ. Хэрв олж харвал бидэнд төвлөрлөөс зүхдах, стрессээс ангижрах боломж ойрхон байна. Нэг боломж нь Баг хангай дүүрэг юм. Энд хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцэн хэрэгжүүлж буй төслүүд үр дүнтэй хэрэгжиж байна. Хөдөлмөр эрхлэл, өрхийн бизнес өрнөж байна. Хөдөлмөрлөж чаддаг хүнд мал аж ахуйн боломжч байна. Малчдыг, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжин туслахтай хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцсэн хамт олон баяртай, урамтай байна. За бид Баг хангай дүүрэг дээр ажиллаж байна. Баг хангай дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцсэн дарга их тайван бидэнд мэдээлэл өгөхөд бэлэн боллоо. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил сайн байна уу таны? Сайн байна. Та нар сайн явж ирөө. Ажил сайн байна. За Баг хангай дүүрэг миний зүгээр олж харж байгаагаар хамгийн цөөн хамтай хамгийн цомхон тэгээд нийслэлээс 100 км алслагдсан Төв аймгийн нутаг дэвсгэр дээр оршиж байгаа энэ дүүрэг байна. Та бусад онцлогуудыг хэлж өгөөч. Баг хангай дүүргийн өөрийн онцлог юу вэ? Дүүргийн онцлог бол ер нь их олон шүү дээ. Одоо жишээ нь гэхэд одоо юу төрийн үйлчлэг авахд бол ер нь тэгэл одоо энэ гарын 5 орон дотор гэдэг шиг гэдэг ерөөсөө цаг нар алдах юм байхгүй. Хөнгөн шуурхай түргэн аавна. Тэгээд ямар нэг үйлчлэгэн дээр бол ер нь л дүүргийн онцлог нь бол харагдан доо юу. За би бол ойлгохдоо Баг хангай дүүрэг нийслэл Улаанбаатар хотын нэг хэсэг. Гэхдээ нийслэлийн хамгийн одоо аюулгүй, хамгийн стресс багтай, хамгийн ачаалал багтай, төвлөрөл багтай, ая тухтай амьдрах боломжтой хэсэг альвэ гэвэл Баг хангай дүүргийг хэлмээр юм шиг. Энд бол үнэхээр одоо ая тухтай, амар тайван, эрүүл аж төрөх боломж бол төгжрөл байхгүй, хотын уур бухимдал байхгүй, очор ачаалал байхгүй. Ийм байх нь бол тун их таатай сайхан санагдчихэв. Сургууль цэцэрлэгийн хүртээмж юу нэр байдаг юм? Хүртээмжтэй. Сургууль цэцэрлэгт бол ер нь л орой гэсэн хүмүүс бол сургууль цэцэрлэгтээ ороод явчих нь 2 хорон дээр одоо хангай зохицол сургууль гэхэд бол яг нэг удирдлагатай 2 хороонд тусдаа сургууль нь байж байдаг. Цэцэрлэг бол бас 2 хорон дээр бий. Өшөө тэгэхээр төмөр замаа дагаа төмөр замын ажилчдын цэцэрлэгээс тусдаа бас байгаа. Соёлын ордон болон спорт комплекс, за хөлбөмбөгийн талбай гэх мэтчлэн бас ийм хүний эрүүл мэнд чирэгжүүлэлтийн асуудлыг бол сайн шийдэж өгсөн харагдаж байна бас. Спорт тэгсээд одоо соёл урлаг спортын арга хэмжээг бол дүүрэг талаас бол аягүй сайн дэмждэг. Ер нь манай дүүргийн иргэд бол аягүй тамирчд шүү дээ мундаг. Ер нь энэ тэмцээнд уралдаанд автаа бол ер нь дандаа л байртайгаа ирдэг. Тийм онцлогтой. Ер нь спорт зааланд бол тоглоход бол нээлттэй байдаг. Албан газрууд бол 7 хоногоор цагаар хуваар авчдаг. Тэгээд тий цагтаа очиод тоглолцдог. Баг хангай дүүрэгт амьдарч байгаа хүний түрүүн би яриаг нь сонссон. Өөрөө төрийн албанд ажилладаг хүн байна. Тэгээд төрийн албаны ажил нь тараад
ерөөсөө нэг 9 минутын дараа ихэд гэртээ харьцан байж идэг. Тэгээд гэр бүлээрээ сайхан хоолундаа идчихээд тэгээ спортоор хичээлэхээр гардаг гин 7 цагаас. Тэгээд 7 цагаас нэг 8 цагийн хооронд спорт хийчихээд орой гэртээ ороод амардаг. Энэ шиг эрүүл хэв маяг бол ер нь одоо Баганга дүүргээс бусад Улаанбаатар хотын альч хэсэгт олоход хэцүү төвөгтэй эсвэл асар их зардал өндөртэй л олдох юм боломж байгаа. Тэгэхээр танаа дүүргийнхэнд бол атаарах чинь. За хоёулаа ярилцлагын үндсэн сэдв рүү оръё. Баганга дүүргийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих чиглэлд танаа хэлтсээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хоёулаа яриа. Та бидэнд бас нэг тоо мэдээлэл хэлээч. За манай дүүрэгт одоо энэ жил энэ онд бол нийт 418 сая төгрөгийн төсөв хөрөнгө тавигдсан. Одоо 5 хөтөлбөр дээрээ үүн дээрээ бол одоо ерөнхийдөө манай төслүүд бол ер нь гарцсан байгаа бүгд. Манай бас нэг онцлог юу болохоор одоо малчдыг хамруулах, төсөлд хамруулж айлд одоо туслах малчин хийжсэн ч юм уу хүн одоо өөрөө хөрөнгөтэй өөрөө малттай болохын тулд одоо манад хамрагдаад зээлээрээ мал худалдаж аваад өөрсдөө бол малжуулж байгаа нь манай дүүрт бол их онцлогоо. Сүүлийн одоо 17 оноос хойш бол одоо нийтдээ одоо 20 залуу гэр бүл одоо 100 сая төгрөгийн төсөлд хамрагдаад одоо малчдсан явж байна. Малжуулах хөтөлбөрийг дэмжих за нэг тэр дунд би ингээд нэг харилцааг нь бас сонирхоод байгаа юм. Тэр юу гэхээр ямар хүнд итгэл өгөөд байна. Мална гэдэг бол тун их бас нарийн уруухан чадвар хувь хүний өөрийн тууштай зүтгэлийн үндсэн дээр бий болж байгаа. Тэр бүгдийг та бүхэн бас яаж олж таньж судалж мэдэж тэр хүнд итгэж бас энэ төрийн мөнгийг төрийн бодлогыг өгч байна. Ер нь одоо яг жижиг дүүргийн онцлог тэр шүү дээ. Одоо би юунэ тань мэднэ гэдэг л одоо энэ хүний ээж аав нь хэн блэ, ямар хүн блэ, эдний чадвар нь юу вэ гэдгээ бас судлана л да. Гэхдээ ерөнхийдөө бол одоо манайхаас зээл авсан усуд бол ер нь бас л 100% иргэн төлөлтөд төлөөд ер нь их асуудалгүй байж идэг. Өөртөө л аюу баяртай байдаг. Одоо ингээд малтаа болсноороо бид нэр сүү цагаа идэгээ боловсруулж байна. Одоо ингээд зуны цагт бол янз янз үлсэн худалдаа болоход бол сайхан цагаа идэгээ боловсруулаад зарж яадаг. Манайд бол борлуулалтын цэг гэж байдаг. Түүн дээр бас цаг тутамдаа цагаа идэгээ асаж борлуулж яадаг. Тэгээд одоо малаа бол аюу сайн өсөөд бол дүүрт бол одоо бас дүүргийнхаа одоо засаг даган тамгын газраас ч хорооноос дүүргийнхаа иргэдэд бас үүсдэж жилийн бас өгчдөг. Одоо сандын аваа тэгээ үүсдэж жилийн хангалттай өгчдөг болохоор ер нь одоо сүүлийн үед залуучууд ер нь бас малжуулах төсөл хамрагдахыг хүсдэг болсон. Одоо дүүргийн төв дээр ажилгүй гэр бүлтэй залуучууд ер нь мал аваад төдөө гарыг гэсэн л сонирхолтой болчиход байгаа шүү. Нийслэлийн иргэдэд танилцуулаач малжуулах хөтөлбөр ер нь яг ямар дэмжлэг үзүүлж яаж ажилладаг юм бэ? За тэгээ малжуулах дэмжлэгт бол одоо яг одоо нойлос гэдэг юм аа. Нойлос нэг 150-150-аас 200 толгой мал бүхий малтаа иргэдэд гэж байгаа. Бага малтаа. Тэгээ бага малтаа ирээд одоо бодыг бог руу шилжүүлсэн. Тэгээ 150-200 малтаа иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Яг бид нар бас малын туршлагаа малж ясан туршлагатай гэдгээр юм ч юм уу. Тэгтээ бол бас малгүйс иргэдэг ч гэсэн хамруулж байгаа юм. Тэр нь болохоор тэгээд хамруулад одоо тэд нартаа тэгээд дэмжлэг үзүүлэл явчихдаг юм да. Муу жишээ. Муу одоо амжилтгүй болсон тохиолдол ер нь байдаг уу? Яг малж байгаа төр бол байхгүй. Тэгэхээр энэ бол одоо 100% өсөлттэй явж байгаа сайн жишээ. Сайн төсөл. Төсөл. Бид яг одоо Баганга дүүргийн 1-р хорооны бор толгойн энгэрт байрлах. За яг дүүргийнхаа төвөөс бол нэг хэдэн километр юм бэ? 10 км-ийн зайтай байрлах Малчин айл Мөнхбат энд хүрэлцэн ирээд байна. За Мөнхбатад 2017 онд хөдөлмөр халамжийн үйлчлэгээнийхэн хэлцтэй хамтраад малжуулах төсөл хамрагдсан тийм үү? За хоёулаа малжуулах төслийн тухай ер нь яриа. Энэ ер нь малчин залуу гэр бүлүүдэд ямар боломж олгодог юм төсөл юм бэ? За ер нь бол давуу тал ихтэй л дээ. Би ер нь бол 17 оны 10 сард хамрагдсан анх 4 сая төгрөгийн охин төлөг 80 ширхэг төлөг аваад тэгээд ингээд юу яагаад хүүгүү урт хугацаатай 24 сар ийм хугацаатаагаар зээлгдэг хөхгүй хөдөлмөр халамжуулж. Тэгээ чи хамаагүй даваа тал болж байгаа. Хүү байхгүй жилд 2 удаа төлнө. Тэгээд нөгөө ноос одоо юу байдгийг юугаараа төлж штэ. Өөр одоо банк санхүүгийн байгууллагатай бол ийм байдлаар хамтарч ямар ч боломж байхгүй штэ. Боломж байхгүй штэ. Тэгэхээр энэ бол төрийн бодлого одоо иргэдэд дэмжиж байгаагийн л
илрэл юм да тийм ээ. Тий. Та бүхэнд бол ингээд аж амьдралаа цэгцлээд бас нутаг орондоо нэмэртэй тусдаа яваараа гэд ингээд итгээд мөнгө төгрөг зээлж байна. За эргэн төлөлтөө бол хариуцлагатай хийгээд хугацаанд дуусгацсан. Дуусгацсан. Хугацаанд яг цаг хугацаанд нэгээ гэрийнийхээ дагуу төлөө дууссан. За одоогор манад бол 4 өшөө мал байна. Нэг 400 гаруй мал байна. Тэгэл явж ин да одооны байдлаа. За хэдэн оноос хойш та мал аж ахуй эрхлэв? 15 оноос хойш ерөнхийдөө мал аж ахуйдаар гарсан. Энэ шийдвэрийг гаргах нөхцөл байдал За ямар вэ? нөхцөл байдал бол одоо тэгээд ер нь Улаанбаатарт амьдрах хүнт шүү дээ. Би хотод 15 жил амьдарсан. 2000 оноос хойш 15 жил Хотын амьдраад. төвд ч дээ тийм. Энэ чинь бол хотын захын дүүрэг баг. Тий одоо захын дээр тий хотын төвд нийслэлдээ амьдарч амьдралаа өргөжлүүлж явсан. Тэгэл бас ажил төрөл олдохгүй, мөнгө өгөхгүй гэл ингээл зөндөө асуудал байна. Ямар салбарт ажиллаж ирсэн та? Барилгын салбарт. Би өөрөө талбай инженер хийж исэн. Талбай инженер юм байгаа. Тэгээ яваад нэг 15 жил ерөнхийдөө юм хийсэн дээ тэгээд. Залуу гэр бүл ингээ гэр бүлээрээ шийдвэр гаргаад малчин айл болох, мал аж ахуй эрхлэх боломж юу н хэр байдаг юм бэ? Одоо хөдөлмөрийн хувьд хэр хүндүү, тэгээ шийдвэр гаргаад ирвэл юу н олдож байгаа боломж, амьдрал ахуй сайжрах, дэвжих, дээшлэх боломж юу н хэр байдаг вэ? Хүмүүс их боддог шин ингээ. Ерөн сайхан хөдөө гарсныг мал лээ да гэж бодож байгаа хүмүүс их байдаг. Ер нь бол боломжтой шүү дээ, болцоотой шүү дээ. Манайд юу ч байгаль хийж уудам тий хаана бол хаана амьдрах нөхцөл болцоонд байна шүү дээ. Төр зэсэг хүртэл боломж болцоо гэж байна. Тэгээ ер нь бол одоо гэр бүлийн л асуудал багтаа тэр одоо зоригтой байх уу, чадах уу, чадахгүй юу тий эхнэр нөхрөө ер нь шийдэх асуудал багтаа. За ер нь бол одоо ч нэг үе бодвол бас бүхэл юм үнд орлоо шүү дээ. Өртөг өндөртэй болчлоо. Амьдрах боломж бол анх бол намайг гарч явахдаа сүү бол 1000 төгрөг 800 төгрөг л байсан. Одоо бол 2000 төгрөг. Тэгэхэд одоо манайхны өхөр чинь нэг өхөр 3 литр сүү гэл ингээ бодоход нэг 5 6 өхөр саа чинь. Тэгэл өдрийн орлого чи өдөр тутмынхаа сүүгээрээ орлогоо олчин, зундаа бол цагаан эдэгээ бэлчин, намардаа махаа боловсруулчин. Ингээд бол хангалттай. Амьдралд бол хангалттай. Худлаа арилжаа хаана их хөвчлээ явагдаж байна? Ер нь бол орон нутгатаа л нийлүүлчихэж байгаа. Одоо бараг ийш тийшээ явах бол шаардлага байхгүй. Манайх чи эдийн цөг амтаа гэсэн хүнтэй гэсэн тэгээд ер нь бол орон нутгатаа нийлүүлж болчихсон. Хотод амьдрах тийм үү? Хотод ажил эрхлэх. За ингээд өөрөө шийдвэр гаргаад мал дээр ирэх хоёрын амьдралын чанарын ялгааг ингээд яг шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүмүүст одоо бидэн шиг залуучуудад хандаж хэлвэл юу гэж хэлмээр вэ? Сайхан тал нь юу энэ мал аж. За мал аж ахуй бол ер нь за өдөр шөнөгүй хөдөлмөрлөж малдаа анхаарал тавина. Хүн болгоод Улаанбаатар ч ялгаагүй шүү дээ тий. Өглөө төгжрээндээ явсаар гал ажилдаа очино. Ингээд явна. Энд бол ямар ч төгжрэл байхгүй. Ядаж иж жууж байгаа бүх юм нь ирүүл. Ямар ч стресс байхгүй. Ямар ч одоо бухимдах зүйл байхгүй. Зөвхөн яг хөдөлмөрлөн. Гэхдээ одоо өдөө орон нутгад сайхан амьдрах давуу тал зөндөө шүү дээ. Одоо интернет байна, телевизэр байна, тог захилгаан байна, бүхэл юм байна. Улаанбаатараас дутах ямар ч юм байхгүй. Улаанбаатарт бол одоо интернетгүй айл бол байж л шүү дээ. Байгаа тий. Ерөнхийдөө бол тэгэхэд бол хөдөө бол одоо бүх айл интернеттэй, бүх айл бүх юм хэрэгжилж, газыг хүртэл хэрэгжилж шүү дээ. Багангай дүүргийн 1-р хорооны иргэн Мөнх бат 2017 онд малжуулах хөтөлбөрт хамрагдаад 4 сая төгрөгийн зээл авч түүнийг хариуцлагатай хугацаанд төлж дуусгаад хамгийн сайн мэдээ нь юу вэ гэхээр өөрөө өнгөрсөн онд бас дараагийн малжуулах төсөлд хамрагдаж байгаа айлуудынхаа малаар хангасан байна. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр эхлээд малжуулах төслөд шаардлагатай малаа авахулж исэн айл маань амжилттай өсгөж үржүүлээд одоо эргээгээд дараагийн төсөлд орж байгаа айлынхаа малыг хангаж өгөх хэмжээнд хүрсэн байна гэдэг бол энэ төслийн бодит үр дүнг харуулж байгаа. Яг ийм үр дүн бол зөвхөн Багангай дүүрэгт биш, маш олон аймаг орон нутагт амжилттай хэрэгжижсэн гэдгийг бид одоо Монгол орныг бүтэн тойрох хугацаанд олон айлын жишээн дээрээс харсан, бас та бүхэнд үзүүлсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний орон нутаг дахь газар болон хэлтсүүдийн хэрэгжүүлж байгаа нэгэн том. За тэгээд амжилттай Монгол орны өөрийн онцлогт тун их тохирсон нэгэн төсөл бол энэ малжуулах төсөл хөтөлбөр байгаа. Залуу малчдыг дэмжих, за бага тоо толгой малтай айлуудын өрхөдийн малын тоо толгойг өсгөж үржүүлэх, тэдэнд итгэл, урам зориг олгох зорилготой энэ төсөл бол тасралтгүй сайн үргэлжилсээр байна. Энэ төслийг авсан, үр шимээр хүртсэн айл өрхөд ам сайтай төрдөө талархсан сэтгэл ихтэй ийхүү аж төрж байгааг та бүхэн харж байна. Халамжаас хөдөлмөрт.
За хоёулаа ярилцлага үргэлжлүүлээ. За халамжийн бодлого дээр ямар асуудлууд байна? Хүнсний эрхийн бичих танаа дүүргийн хувьд ямар үзүүлэлт? Манайд хүнсний эрхийн бичигт одоо 56 өрх хамрагддаг. 56 өрхийн 400 гаруй иргэд байдаг. Үүнээс манай дүүрэг бол энэ жил бол 16-аас 60 насны 45 хүнийг төр ажлын байраар 12 иргэнийг байнгын ажлын байраар хангацсан байж байна. Энд бол одоо манай дүүрэгт одоо бас одоо онцлог ажил нь болохоор ер нь төрийн төсвийн байгууллагууд их ажилдаг шүү дээ. Төсвийн байгууллагууд ажилдгаас одоо энэ үйлдвэрүүд бол дүүрт бол бас нэлээд 10-аад үйлдвэр байдгийг. Гэтэл энэ үйлдвэрүүд маань одоо нөгөөдхийн цар тахалтай холбоотой дандаа гадаадын хөрөнгө оруулалттай болохоор одоо хөрөнгө оруулалтын чимээгээ зогсцсон байгаад ажиллахгүй хүмүүс бас нэлээд хүмүүс ажиллахгүй болцоод одоо хуваарь бизнес хийх одоо хуваарь одоо юу ч хийх хөрх амт тэгээд хэцүү болоод байгаа шүү ер нь бол. Тэгтээ бол одоо ямар ч байсан бид сая төр ажлын байраараа 45 иргэнийг хангасан одоо байнгын ажлын байр нь 12 иргэнийг бол хамруулчаал байна. Түрүүн бид бас танилцсан жижигэн үйлдвэрлэлийг дэмжих төвтэйгээ бас хамтарч ажиллаад олон иргэдэг бас ажлын байраар хангасан байна лээ. Энэ одоо ямар хоорондын харилцаан дээр явагддсан бэ? Үр дүн нь одоо та харлаа шүү дээ. Танаа төслөөс санхүүжилт авсан олон ажлын байр тэнд бас зэрэг ажиллаж илээ. Тий. Дүүрт болохоор жижиг дунд үйлдвэрлэлийн төвгээд одоо энэ сайхан одоо энэ жил шинэ байртай болсон юм. Энэ сайхан шинэ байранд барьж өгөөд одоо өснөөс одоо тэнд бас өнөөдөр одоо манай энэ чинь бас нэг ажлын байр одоо туристийн байраас олт аяг хэцүү. Ер нь хинхэн орон сууц байдаг болохоор энэ ховор байсан. Тэг жижиг дунд үйлдвэрлэлийн төв баригдсанараа одоо тэнд одоо манайхаас төсөл хөтөлбөр авсан иргэд маань тэнд ажлын байртай болж байгаа. Тэгээд одоо яг одоо манайхаас төсөл авсан одоо иргэд маань тэнд сайхан дулаахан цэвэр гоё орчинд ажлаа хийж байгаа нь айгүй таатай сайхан тэд нарт маань сэтгэл их өндөр байгаа. Харин тэр бол маш сайн туршлага, сайн жишээ байлаа. Бас олон орон нутагт тийм зүйл бол ажиглагдаагүй. Тэгэхээр танаа дээр бол жижигэн үйлдвэрлэлийг дэмжих төвтэйгээ бас хамтраад нэгт уялдаж ажиллаад хамгийн гол нь тэр иргэдэд ийм боломж олгочихсан байгаа нь тун их сайхан санагдаж илээ. Бас талархаж тэр хүмүүсийн өмнөөс. Тэгсэн. Тэгээ би бас дүүргийнхаа засаг даргын хамгаалалтын газарт ийм сайхан байрыг одоо барьж өгөө жижиг дунд үйлдвэрлэлийг оруулсан жижиг дунд үйлдвэрлэгчд одоо тэнцэг үйлдвэрлэгчд тийм тэднэрээ дэмжиж тэр сайхан байртай болгож өгсөн. Би бас дүүргийнхаа удирдлагуудад баярлж авдаг шүү. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байраар хангах чиглэлд бас ямар бодлого төлөвлөгөө үр дүн гарав? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо энэ жил бол одоо харин их гоё онцлог болсон. Яагаад гэвэл одоо 100% зээл аваад 100% авсан зээлийнхаа 50% иргэн төлөө 50% төлөхгүйгээр буцалтгүйгээр тийм зээл амрагдаад одоо ерөнхийдөө манайхаас зээл авсан иргэд бол ер нь бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ер нь бас юмд аюу хариуцлагатай байдаг хичээнгүй тэгээ аюу ажилсаг хичээнгүй тэгээ тэр авсан зээлээ төлөх аюу ирэмзэлтэй тэгээ тайлан мэдээгээ цаг хугацаанд төлчин тэр иргэн төлөлтийнхөө төлөлтийг бол гараахын хуваарийнхаа дагуу бас аюу сайн төлдөг тийм байгаа шүү. Манай жижиг дунд энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас аюу итгэвтэй хамрагдав. Ямар нэг сургалтанд бас муу жишээ байхгүй юу хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс? Одоо ер нь байхгүй дээ. Тэгэхээр бол та бүхэн аюу сайн хүнээ олж өгж ийн л гэсэн үг. За малчин иргэдэд ч гэсэн өгсөн 100% амжилттай байгаа маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гэсэн муу жишээ байхгүй байгаа юм байна. Сайн одоо хүнээ таньж маш сайн судалж өгж ийн л. Тий одоо тэгтээ бас нэг онцлог нөгөө одоо энэ иргэн төлж байгаа энэ төсөл зээлүүд чинь бас нэг балтан даагчтай болчоороо бас их зүгээр юм билээ. Тэгээ балтан даагч нь болохоор нийгмийн даатгал төлөгдсөн ажил олгогчтой ажил хийдэг иргэд байдаг болохоор бас тэд нар нь хариуцлагатай байдаг. Болохоор энэ бас их онцлог болсон гэж үзэж байгаа. За халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үргэлжлэн Багангаа дүүргийн жижигдэн үйлдвэрлэлийг дэмжих төв дээр хүрэлцэн ирээд байна. За Багангаа дүүргийн хувьд бол харин жижигдэн үйлдвэрлэлийн төв нь нэлээд сайн дэвтцтэй боломжоор бол хангасан юм байна. За энэ дотор хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтстэй хамтран ажиллаж байгаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн төс хөтөлбөрт хамрагдсан одоо бизнес эрхлэгчид бол энд бас үйл ажиллагаагаа явуулж байгаа ажлын байраар хангагдсан бас ийм даваа талтай юм байна. Бидэнд мэдээлэл өгөхөөр Багангаа дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Бодлого Эрдэнэтэй бид уулзаад байна. За энэ дотор үйл ажиллагаа явуулж байгаа танаа хэлтсээс
төсөлд хамрагдсан бизнесүүдийг одоо хоёулаа танилцуулна. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төвтэйгөө хэрхэн яаж хамтарч ажилладаг вэ? За жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төвтэйгөө бол одоо зээл авсан санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдээ бол ажлын байраар хангах түрээс борлуулалтын дэмжлэгээр хамтарч ажилладаг. Одоо ингээд жижиг дунд үйлдвэрлэл одоо энд бол яг санхүүгийн дэмжлэг авсан 6 иргэн маань үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо оюутал талх нарийн бов, алтан мөний тархан, эсгийн урдал, өсчин гоо сайхан гэсэн 6 иргэн маань санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэд маань одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За сайн байна уу та? За ажил төрөл өндөр байна уу? Аа. За та ямар одоо үйл ажиллагаа эрхэлж байна? Голцоо юу ойж, юу үйлдвэрлэж байна? Үндэснийхээ хувцсыг л голцоо ойж эрхэлж जैन. Тэгээд 18 онд одоо нөгөө хавьлуур халамжилтсан юу ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд тэрэн дээр болохоор тоног төхөөрөмжөө 1-2 тоног төхөөрөмжл авсан. Тэгээд тэр бараа материал яаж аваад одоо 20 он дахиж хамрагдаад дахиад тоног төхөөрөмжөө илүү сайжруулад нэмэгдүүлээд бараа материалаа одоо ингээд татаад тэгээд бас ингээд юм хүмүүс аяад ингээд Хэрэглэгчид одоо ер нь хэр мэддэг болов? Байнгын үйлчлүүлэгчид хэр олширж байна? Ер нь анх эхлээд би чинь нөгөө 16 оноод бахангаад дөнгөж ирсэн учраас хүн бол ерөөсөө танихгүй ирэхгүйсэн. Одоо бол намайг ингээд мэддэг болсон. Тэгээ энэ намраас сая одоо энэ шинэ байр ашиглалтанд ороод тэгээд манай жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон маань бас намайг хөгжлийн бэрхшээлтэй хүнээс нэг хүн ямар ч гэсэн оруулж ороо гэдэгт орсон. За ингээ Багангаа дүүргэн 20 дугаар хорооны иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөлбөр халамжийн үйлчлэгээний хэлтээс дэмжлэг тусалцаа үзүүлээд ажлын байраар хангасан байна. За дараагийн ажлын байр болвол мөн одоо хувцас загварын цех юм байна. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд хамрагдсан. Тэгэхээр хөлбөр халамжийн үйлчлэгээний хэлтэстэн танд та хэрхэн хамтарч ажиллав? Хэр тустай болов? Маш их тустай болдог. Одоо тухай бүртэн хамрагдах тэр арга хэмжээнүүдэд заашилж сайн биднэрт айгүй мэдээлэл сайн өгдөг. Тэрнийх нь үндсэн дээр би энэ залуучуудын гарааны бизнесийг энэ 2021 оных нь юунд хамрагдаж чадсан байгаа. За 10 сая төгрөгийн дэмжлэг гэдэг бол бас том туслалцаа, том дэмжлэг. Тэгэхээр энэ 10 сая төгрөгөөр ер нь юу хийж зарцуулав? 10 сая төгрөгөөр одоо ингээл өөрийн гэсэн ажлын байр бий болгоцсон байна. Би одоо өмнө нь одоо 2-3 сарын өмнө гэхэд би гэрийнхаа нэг өрөөг ингээд гэртээ ингээ 2 хүүхэдтэйгээ ингээл холилтол тэ. Тэгэл юмаа оёол байж байдаг байсан бол одоо л ингээ өөрийн гэсэн ажлын байртай болсон байна. Материал одоо нэг эхлэх хөрөнгөтэй болсон байна гэсэн үг л тэ. Тийм. За энэ болвол өсчин гой сайхан ажиллаж байгаа юм шиг байна. Ямар дэмжлэг тусалцаанд ямар хөлбөрт хамрагдсан юм бэ? За ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ганц чимэг байгаа. Ганц чимэг маань өсчин маникюр гоо сайхнаар дэмжлэг аваад одоо ингээ үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. За хөлбөр халамжийн үйлчлэгээний хэлцтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна? Хэр танд дэм тус болж байна? Миний амьдралд бол нэлээд тусалцаа дэмжлэг болж байгаа. Би хөдөлмөр халамжийн хэлэлцээс авсан санхүүжилтээр өрөөгөө болон тогтчуулаад эд материалын татаа авалт хийсэн байгаа. Энэ дэмжлэгийг авахаас өмнө ер нь таны бизнес ямар байдалтай байв? Өмнө нь ерөнхийдөө өдрийнхөө орлогыг л ерөнхийдөө өөрийнхөө харгацаагаар тэгж л амьдардаг гэсэн. Одоо ер нь цаашдаа яаж хөгжүүлэх төлөвлөгөө бодолтой байна? Ерөнхийдөө маникюраа ерөнхийдөө нэлээд сайн хөгжүүлээд хүнийг ер нь цогцоор нь үйлчлээд, гоо сайхны үйлчлээд гаргадаг тийм л зорилготой байгаа да. За баярлалаа. Энэ байгууламж дотор бол ингээд маш олон жижиг дунд үйлдвэрлэлүүд өрөөрөндөө ажиллаа явуулж байна. Ажил бужигнсан, дуу шуу ихтэй, өрнөл ихтэй ийм одоо сайхан орчин байна. Савано. За. Яасан сайхан үнэртэй. Энэ одоо торт нарийн бовны цех байна. За ямар дэмжлэг тусалцаа хэдэн онд яаж авсан? За цар тахлын үед аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Батсайхан гэж иргэн байгаа. Талах нарийн бовоор санхүүгийн дэмжлэгт хамрагдаад одоо ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Цар тахлын үед аж ахуйн
нэгжийг дэмжих энэ төсөл бол бас цаг үеийн онцлогийг дагаж гарч ирсэн төсөл. Энэ төслөөс орон нутгийн өнцөг болон бүрт үндэсний хэмжээнд бас хэрэгжижээ. Маш олон аж ахуйн нэгж бас хамрагдаж байгаа юм байна. Сайн байна уу та? Тийм байна. За. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? Голчлон юу таны үйлдвэрээс гарч байна? Манайх одоогоор нэг талах боортыг одоо энэ нарийн бовн төрлийн нэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн юм. Дээр нь бекрийн төрлийн нэг 5 6 төрлийн нийтдээ нэг 15 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Хаана борлуулж байна та? Энэ Бахангай дүүрэгтээ дахиад гар болон юугаар дэлгүүрүүдээр тараад байна. Тантай өөр ижил төрлийн ийм бизнес хийж байгаа хүн байна. Яг одоо энэ Бахангай дүүрэгт бол баггүй. За тэгэхээр 4000 гаруй хүн амтай Бахангай дүүрэгт ямар ч байсан өөрийн гэсэн торт, нарийн боо, бекери хийж байгаа энэ үйлдвэрийг эрхэлж байгаа даахтай бид нар уулзаад байна. За та хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцтэйгээ хэрхэн ойр хамтран ажиллаж байна? Тэр таныг хэр дэмжиж байна? Энэ анх энэ ажлаа би 2016 онд эхэлсэн. Тэгээд юу яхта хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсмийн хуучин 1-р хороонд нэг цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулдаг гэсэн одоо энэ шинэ байранд орохоос өмнө. Тэгээд тэнд хүсэл тавиад хамгийн анх энэ бизнесээ эхэлчихсэн эдний байранд. Тэгээд тэрнээс хойш одоо 17 онд нэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл аваад зарим нэг тоног төхөөрөмж авсан л да. Тэгээд сая дахиад энэ юун дээр 5 сая төгрөг нь одоо аж ахуйн нэгжийг дэмжих зээлийг авсан байна. Зээлээ бол цаг тухайд нь төлөөд хариуцлагатай дуусгачихж байгаа юм байна тийм үү? Хариуцлагатай одоо гэрээнийхээ үүргийг сайн биелүүлсэн иргэдтэй бол бас өргөжүүлэхэд нь бас үйл ажиллагааг дэмжиж явж байгаа юм байна. Тэгэхээр ингээд хариуцлагатай цаг хугацаанд нь гэрээнийхээ үргийг биелүүлээд байгаа бизнес эрхлэгчдийг дахин одоо агсан түвшинд дэмжиж туслах ийм боломж бас байдаг. За танд баярлалаа. Тэгэхээр энд бол өөрөө өөртөө ажлын байр бий болгож өрхийн үйлдвэрлэл хэрэгжүүлэхэд бас өндөр боломжтой байх нь. Тэр талаас нь ч гэсэн дэмжлэг үзүүлэхдээ танаа хамт олон ч гэсэн нээлттэй ажилладаг байна. Тэг нь манай хамт олон нээлттэй. Манай дөр бол ер нь төсөл хөтөлбөрт хамрагдъя гэж ирсэн иргэд бол ер нь тэг шалгуур үзүүлэлтэд хангах юм бол манайх бол олох талаас нь л дэмжээл ажиллахыг боддог. За энэ 4300 гаруй хүнд төрийн үйлчилгээг халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ төрлийн бодлогыг хүргэж байгаа танаа хамт олон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар зохион байгуулалттай ажиллаж манай хамт олон 18 хүний бүрэлдэхүүнтэй 3 алба байдаг. Цархан хяналттай алба, нийгмийн халамжийн алба, хөдөлмөр эрхлэлтэй алба гэж 3 албатай байдаг. Хүртээмж нь хүмүүстэй хүрэх хүртээмж тоо танаа албаны тоо хоёрын хооронд ямар асуудал? Тэгээд яг одоо Улаанбаатар хотод болон одоо аймагуудад одоо Сумдаа ч юм уу хороодтой бол нэг одоо нийгмийн хөдөлмөр халамжийн байцаагч байдаг бол манай дүүрт бол байхгүй. Яг бид хэд болохоор нэг хороон дээр очиод иргэдний юу аваад идэггүй болохоор нь үйлчлэг аваад идэггүй болохоор хоёр хороон дээр бол хорооны мэрэгчлэн гэж тавигдаг хэлцээр байдаг. Хүртээмж бол яг хүртнэ. Хүртэж нэг мэрэгчлэн гэхэл одоо Улаанбаатарт нэг хүний хийдэг ажлыг бол манайд энд нэг мэрэгчлэн бол 2-3 хүний ажлыг нэг мэрэгчлэн хийдэг шүү дээ. Жишээ нь хэл одоо хөгжлийн мэрэгчлэлтэй иргэн Ахмад насны мэрэгчлэн гэл одоо тэр чинь хэл 2-3 хүний ажлыг нэг мэрэгчлэн хийж явдаг л да. Тэгтээ бол яг болдгийг манайхан бол ажилчид бол үнэхээр ажилдаа бас дадлагчсан. Одоо ер нь бол одоо дээдлэн хэл 15 дахь жилдээ ажиллаж байгаа жишээний хүмүүс байгаа ажилдаа бол дадлагчсан манай мэрэгчлэнгүүд бол. Танд баярлалаа. Ямар ч байсан Бахангай дүүрэгт бид нар хүрэлцэн ирлээ. Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд оршиж байгаа аслагдсан энэ дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олонны үйл ажиллагаатай бид амжилттай танилцлаа. Төрийн бодлого шийдвэрүүдийг бас цаг тухайд нь биелүүлж, төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлд сэтгэл гарган ажиллаж байгаа танай хамт олонд бас тунхаг талархлаа. Цөөн хүн амтай, жижиг газар нутагтай одоо бүх тоон үзүүлэлтүүд нь цөөн. Гэхдээ чанартай үзүүлэлт ихтэй байгаа чинь бол тунхаг таалагдж, та бүгдийн ажилд өндөр амжилтыг хүсье.